Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон тэрний найз нөхдөс нь танд зориулж хүргэж байна. Би их баяр хөөртэй байна. Тэгэхээр явд маш хүнд хэцүү зүйл тохиолдсон ч тэр туулаад л гарсан. Найзууд нь тэрэнд тусалж чадаагүй. Найзууд нь Йовыг буруутгасан. Бас тэрэнд буруу байсан бүхий л буруу зүйлийг илчилж хэлсэн. Гэхдээ энэ бол сайн зүйл биш ээ. 10 дугаар ишлэл дээр нөхдийнхөө төлөө залбирахад нь Йовын сайн сайхныг эзэн сэргээж, Йовд урд байсан бүхнийг эзэн 2 дахин илүү болгов гэсэн байна. Йов нөхдийнхөө төлөө залбирсан. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ чин үннээр нэг зүйлийг хэлмээр байна. Би өнөөдөр бүхэл өдөржин баяр хөөртэйгээр номлол хийх болно. Эндээс гараад явж байгаа хүмүүс бусад руу ууралдаг хүмүүс уурлахаа зогсоохгүй юм бол энэ номлол танд ашиггүй байх болно шүү. Бурханы амлалтууд нь тодорхой нөхцөлтэй байдаг. Хэрвээ бид нар дотор алхахгүй бол, хайр алхахгүй бол итгэлтэй байх нь ашиггүй. Галат 5 дугаар бүлэг дээр хайраар дамжуулан ажиллаж байгаа итгэлэл чухал, хайр өгдөг, хайр уучлдаг гэжээ. Маш олон христүүд итгэгчид ууртай байдаг. Хэн нэгэн рүү уурлаж, сайхан өдрүүдэд алдаж байх тийм их цаг таны амьдралд байхгүй шүү дээ. Тиймээс таны уурыг хүргэж байгаа зүйлс рүү анхаарлаа битгий хандуулаарай. Амен. Тэгэхээр тэд надтай зөв харьцдаггүй шүү дээ. Тэгэхээр та алийг илүүд үзэж байна вэ? Тэд танд буцааж өгөх эсвэл бурхан танд буцааж төлөхийг алийг илүүд үзэж байна вэ? За би та нараас нэг асуулт асууя. Таны гомдоод шархлуулсан нэгнийг танаас уучлалт гуйж гэмшүүлэхийн төлөө амьдралаа зориулахыг хүсэж байна уу? Эсвэл тэднийг бурханд өргөж, тэдний төлөө залбирч, тэр танд сайныг буцаан өгөхийн төлөө амьдралаа зориулах уу? Бурхан, би та нарт буцаан төлнө. Би бол та нарын нөхөн төлбөр хийгч гэж хэлдэг. Гомдож шархсан хүмүүс бусдыг гомдоод шархлуулдаг. Олон тохиолдолд таны гомдож байгаа тэдгээр хүмүүс нь өөрсдийнхөө амьдралд энэ өвдөлт шаналлыг бусдаас авсан байдаг. Эсвэл энэ талаар ямар нэгэн мэдлэггүй нэгэн байдаг гэдэгт яагаад итгэж болохгүй гэж? Бурхантай асуудалтай байгаа тэдгээр хүмүүсийг үзэн ядах нь сайхан гэж юу? Бурханы хүүхдүүдийн хувьд тэр биднээс ингэж асуухад гайхах зүйл байхгүй шүү дээ. Тиймээс дайсныхаа төлөө залбир. Танд мууг үлдэж байгаа хүмүүсийн төлөө залбир. Тэднийг мөнхийн улсад харахын төлөө сэтгэл гарга. Тэднийг үдсэн язаар тэднийг суурилд хүргэх. Муу ёрын сүнсэнд бүү тусал. Итгэл найдвар өөрчлөлтийг авчирдаг. Хэрвээ та амьдралдаа хэнийг нэг өөрчлөхийг хүсэж байгаа бол найзтайгаа хамт хоол идэж суухдаа Чарлиг би өөрчилнө гэж хизээч бодохгүй байна гэж битгий хэлээрэй. Битгий иймэрхүү юм яар. Хамгийн сайн ээжийн харцаар би та нарыг харж шүү. Тэгэхээр ээжүүд таныг хардаг байдлууд байдаг. Та мэдэн дээ. Тийм харц. Тэгэхээр өнөөдөр би ийм харцаар та нарыг харж байна. Хүмүүс рүү битгий уурал. Бурхан таныг хэд дахин илүүгээр эвэх болно. Ийм зүйлийг л би та нарт хэлхийг хүсэж байгаа юм. Амен. Итгэл найдвар бидний амьдралд өөрчлөлтийг авчирдаг. Би та нарт цөөн хэдэн зүйлийг хурдхан шиг хэлье. Таны хийдэг магадгүй цаг хугацаагаа үрж байж болох өөрчлөлтийг авчирдаггүй 10 зүйл байдаг л да. Эдгээрийг би айл хэдийн хайж орхисон гэж бодож байна. Санаа зовнил, айдас төгшөөр нь хизээч юу ч өөрчилдөггүй. Тэмцэлдэх сэтгэлээр унах нь бас юу ч өөрчилдөггүй. Бурхны оролцоогүйгээр өөрийн хүчээр альва зүйлийг өөрчлөх гэж оролдох нь бүтэншгүй зүйл. Зөвхөн даруй байдал Бурхны тусламжийг авах боломжтой болгодог. Энэ талаар бид өмнө нь суралцсан шүү дээ. Маш сайхан санаа. Би юу хийхээ мэднэ. Сара. Оо. Би ч хүүхдтэй болохгүй мэн. Би өөрийнхөө зарцыг нөхөртөө өгье.
Тэгээд тэд дотно харилцаанд орог. Тэгээд би хүүхэдтэй болъё. Исаакийг хүлээж явахдаа та нар хэдэн Ишмаилыг төрүүлсэн бэ? Сара хүлээсээр байгаад ядарсан. Тэгээд гинт нэг сайхан санаа олсон. Тэгээд л тэр хүүхэдтэй болсон. Хүүгээ Ишмаил гэж нэрлэсэн. Энэ нь дайн тулааны ир гэсэн утгатай. Энэ бол тэдний амьдралд байсан зүйл. Хэрвээ та хүсэх юм бол Ишмаилтай болж. Тэгээ тэрний чихийг солихын төлөө он жилүүдэд зарцуулах болно. Зайлвэ та нарын зарим нь намайг их сайн ажиглаж байна. Тийм ээ, би аль хэдийн Ишмаилтай болчихсон шүү дээ гэсэн байдалтай байна. Тэгэхээр өөрчлөлтийг авч ирдэг өөр нэг зүйл бол одоо байгаа амьдралаа үзэн ядах юм. Би амьдралаа үзэн ядаж байна. Би өөр амьдралыг хүсэж байна. Та байгаа амьдралаа хүлээн зөвшөөр. Тэгээд та хэрхэн сайхан амьдрах боломжоо олж хар. Зайлв. Тийм ээ, би өөртөө дургүй. Би өөрийнхөө байгаа байдалтай дургүй. Тэгэхээр та өөрөөр л байх хэрэгтэй. Учир нь хүн бүр аль хэдийн дүр төрхөө олчихсон шүү дээ. Та наад шиг байж чадахгүй шүү дээ. За тэгэхээр энд бас өөртөө дургүй хүмүүс байгаа. Та би өөрийнхөө байхыг хүсэхгүй байна гэж хэлж байгаах. Тийм ээ, та бол та. Гэхдээ би өөртөө дургүй штэ. Тэгэхээр та нар юу гэж та аимшигтай амьдрал дунд байна. Яагаад гэж? Учир нь та хаанд явна, та тэнд байна. Тэгэхээр та өөрөөсөө холдож чадахгүй, бүр хоромч холдож чадахгүй. Та өөртөө л угаалгын өрөөр, өөртөө л унтна. Та өөртөө л идэнэ. Та өөртөө л машин барина. Гэхдээ би өөртөө дургүй. Тийм ээ, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөр. Нөхцөл байдал бол нөхцөл байдал. Амен. Тэрэнд цаг хугацаа маш их алдагддаг. Хаашаач явсан зам дээр л байж байгаа тийм ч таатай биш. Амин хуваа хичээх, өөртөө төвлөрөх, бусдын төлөө юу ч хийхгүй байх. Энэ зүйл бол таныг үнэхээр баяр баясгалангүй болгоно. Би энд өгөөмөр байх талаар, өгөх талаар ярихын тулд хэдэн минутыг зарцуулъя гэж бодож байна. Хэрвээ та өөрийнхөө амьдралд ямар нэгэн зүйлийг авахыг хүсэж байгаа бол тэр зүйлээ эхлээд тарих хэрэгтэй шүү дээ. Энэ бол Бурхны хаанчлалд хэрэгждэг хууль юм. Тэгэхээр надад энд хэдэн үр байна. Би энэ бодолтой зүйлийг харж байна. Би яг энэтэй адилхан улаан лайл хурааж авмаар байна. Ямар гоё юм бэ? Би ийм улаан лайлтай болох ганцхан арга зам байна. Би эдгээр үрийг л тарих ёстой. Тийм ээ. Амен. Би та нарт нэг түүхийг хуваалцахыг хүсэж байна л да. Учир нь өнөөгийн нийгэмд өгөөмөр илтгэгч хүмүүс их ховор болсон байна. Өгөөмөр байх нь ямар их ач холбогдолтой юм бэ гэдгийг ухаардаггүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн тусалцааг авах хэрэгцээгүй байгаасэ гэж би хүсдэггүй. Энэ бол нэг хэсэг нь. Яагаад гэвэл нэг удаагийн эрч хүчтэй заалгаснаар өгөөмөр болчихдгүй юм. Харин Бурхан намайг удирдсан учраас би шийдвэр гаргасан юм. Би энэ талаараа дараа та бүхэнд тусгайлан номлол хийх болно. Хүмүүсийн талаараа заадаггүй. Бас нэгэн шалтгаан байдаг. За хэрвээ та ийм зүйл ярих юм бол тань руу хүмүүс уурлаж эхэлдэгт байгаа юм. Зарим номлогч таны мөнгийг авахын тулд л ийм зүйл хийж байдаг. За, би нэг завсарлага аваадах юм. Би 71 настай гэдгийг та нар мэдэн шүү дээ. 71.5 настай. Тэгэхээр би зайлвэ. Та нарын мөнгийг авахын тулд би ийм зүйл хийхгүй. Надад орон байр байгаа, унах унаа байгаа. Би 11 ач зээтэй, надад савлдаг түшлэгтэй санал байгаа. Би тэрэндээ суугаад ач зээнараа суулган, саатуулна. Би хин нэгний мөнгийг авахын тулд ийм зүйл хийх шаардлага байхгүй. Бүхий л зүйлс орж ирдэг. Харин би дэлхийд даяар бусад туслахын тулд орж ирсэн бүхий л зүйлсийг буцаагаад л зарцуулдаг. Тийм ээ, би олон муу зүйлсийг тэд юу хийсэн талаар сонссон. Тэгэхээр би тийм нэг муу хүн биш ээ. Тэгэхээр худалч эмчнэр байдаг л та.
Тэд хэрэгтэй хэн нэгэн хүн рүү чи явуулдаггүй. Тэгэхээр муу ёрын сүнс бол ийм зүйл дуртай байдаг. Бидний өгөөмөр байдлын талаар заахаас айхад муу ёрын сүнс их дуртай. Яагаад гэвэл энэ бол таны суралцах ёстой чухал зүйлсийн нэг учраас. Өгөх түн тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгтээ шахагдсан, чигчсэн, бялхсан байдлаар өгөгдөх болно. Амен. Бурханд бидний мөнгө хэрэггүй. Гэхдээ бид өгөх хэрэгтэй. Бид өгөх хэрэгтэй. Яагаад бид энийг хийж чаддгүй юм бэ? Яагаад бидэнд байдгүй юм бэ? Хаадын дээд 17 дээр нэгэн түүх байгаа. Энэ түүхийг та нар уншаасаа гэж хүсэж байна. Энэ түүхийг уншиж өгөх цаг надад байхгүй. Элай бол агуу иш үзүүлэгч. Тэр газар өлсгөлөн болсон учраас тэр нэгэн бүрдэнд амьдарч байсан. Тэрнийг бурхан ёр бүсийн аргаар тэжээж байсан. Тэрэнд ердөө горхины л ус байсан. Харин хэрээнүүд тэрнийг тэжээж байсан. Тэгээд горхины ус хатлаа гэж Библиэд хэлсэн хэсэгт би их дуртай. Хэрвээ таны горих хатвал та нэг тийшээ нүүх болжээ гэж бурхан хэлж байна гэсэн үг юм шүү. Бурхан Илияд Зарифат руу яв. Тэнд нэгэн бэлэвсэн эмэгтэй байгаа. Тэр чамд санаа тавих болно гэж хэлсэн юм. Тэгээд тэр явж бэлэвсэн эмэгтэйгээ олсон боловч тэр эмэгтэй нь үнэхэрийн асуудалтай нэгэн байсан гэж би хэлнэ. Тэр эмэгтэй бол туйлын ядуу сэтгэлээр унсан мөхөж байгаа нэгэн байсан. За жаахан хүлээгээрэй. Би энэ түүхийг дуусгамааргүй байна. Тэгэхээр бурхан тэрнийг энэ хүн рүү илгээсэн. Зайлвэ, бурхан минь шувууны санаа бол гайхалтай. Надад таалагддаг. Харин та яагаад газар дэлхий дээрх хамгийн агуу урд хожид байгаагүй хамгийн агуу иш үзүүлэгчийг тийм хүнд нөхцөлд байгаа тэр нэгэн эмэгтэй рүү илгээсэн бол Илия тэрнээс итгэн байвал өгөөч гэхэд тэр эмэгтэй надад өчүүхэн гурил тосол байна. Би тэрөөр боов хий. Тэрнийг тантай болон хүүтэйгээ хамт хувааж идээд дараа нь өлсөж өгөх болно гэж хэлсэн байна. Тэр эмэгтэй бол үхэж байгаа гэж би та нарт хэлсэн шүү дээ. Тэр бол тийм л эмэгтэй байсан. Тэр эмэгтэй оюун санаандаа үхэж байсан. Амьдраагүй. Тэгээд Илия тэрэнд та хэлснээрээ боов хийх тун. Харин эхлээд надад жаахныг өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр энэ түүх өнөөдөр хэвлэл мэдээллээр хэрхэн түгэх байсан бол? Телевизээр авралын зар тараагч хотын төвд нэгэн сул ядуу дорой үхлийн эрх байгаа нэгнийг дээрэмджээ. Амен. Хэрвээ бурхан Илияг юр бусын аргаар санаа тавьж байсан бол Илияд тэр бэлэвсэн эмэгтэй ямар ч хэрэггүй. Илияд тэрний хоол хэрэггүй. Харин тэр эмэгтэйд гайхамшиг хэрэгтэй байсан юм. Тэр хурааж авахын тулд тарих хэрэгтэй байсан. Та нар намайг сонсож байна уу? Та ямар нэгэн үр тарихгүйгээр амьдралдаа хизээч ургац хурааж авахгүй шүү дээ. Хэрвээ танд итгэл найдвар хэрэгтэй бол ямар нэгэн арга замаар танд ялалтанд хүрэх арга зам хэрэгтэй бол хэн нэгэнд ялалт байгуулахад нь тусал. Бусдад хийсэн зүйлийг бурхан танд хэд дахин хариулж өгөх болно. Амен. Өөрчлөлт авчирдгүй өөр нэгэн зүйл бол буруутгалын мэдрэмж болон өнгөрсөнд хийсэн алдаа бүхнээс шүүх. Бүгдээс нь салмаар байна уу? Бүгдийг найрлаж бурхантай хамт алхмаар байна уу өнөөдөр? Өөр өдөр биш ээ, яг өнөөдөр. Тусалцаа авахын тулд хүмүүс рүү гүйх биш. Харин бурхан руу гүйх түн. Харин өөрчлөлтийг авчирдаг 7 арга зам байдаг. Санаа зовнил юу ч өөрчилдөггүй. Харин бүхий л зүйл залбирлаар талархалтайгаар бүхий л хүсэлтэд бурханд мэдвэл.
Залбирал танд байгаа бүхий л зүйлийнхээ төлөө талархалтайгаар урамтай залбирах. Хэрвээ би байгаа зүйлдээ сөрөг гомдолтой байх юм бол дахиад гомдлын төлөө илүү зүйлсийг өгнө гэж юу? Тиймээс бид амьдралдаа талархлын суурийг бий болгох хэрэгтэй. Энэ бол хэлэхгүйгээр бий болдог. Баярлалаа бурхан минь, эдгээр бүхий л зүйлс нь Иесус Христийн дотор байгаа бүхий л хүмүүст хандсан бурханы хүсэл юм. Бүх зүйлийн төлөө бурхан танд баярлалаа. Ийм л учраас би дараа жилд 365 өдөр талархалтай байх нь гэдэг ном гаргаж байгаа юм. Бид энэ зүйлийг амьдралдаа хэвшил болгох ёстой. Амен. Та хэр их талархалтай хүн бэ? Би энэ дэлхий дээрх хамгийн талархалтай хүн болохыг хүсдэг. Амен. Ийм байх аргуудыг бид мэдэх ёстой. Библи хэлэхдээ талархалтай бай гэсэн. Талархалтай байхад энэ хангалттай биш ээ. Бид бас үйлддэг байх ёстой. Бид бусад талархлаа илэрхийлдэг байх ёстой. Бид бурханд болон бусад хүмүүст хэр их талархалтай байгаагаа тэд бидний амьдралд юу хийсэн талаар хэлдэг байх хэрэгтэй. Залбирал бол агуу зүйл. Урд өмнө байгаагүйгээр илүү их залбир. Би та бүхнийг хаа нэг газар нуугдаж байгаад өвдөг нуглан суух талаар яриаггүй шүү. Харин өдрийн турш таны залбирч байгаа арга замын талаар ярьж байгаа. Би энэ өглөөний талаар бурхнаас олон удаа гуйсан. Харин энд гарч ирэхийн өмнө би дахиад эзэн минь та надад туслаач. Энэ бол та шүү. Та энийг заавал хийгээрэй гэж хэлсэн. Би энэ зүйлийг хийж дуусгасныхаа дараа бурханд талархал өргөнө. Тэгээд л би онгоцсондоо ороод гэртээ хүрэх тасалбараа залбирна. Би цагийн газарт хоол идэхдээ залбирна. Амен. Бүх өдрийн турш залбирна. Матэ 7 дугаар бүлгийн 7-оос 8 ишлэл. Итгэл найдвараас сэргэ. Итгэл найдвараас сэргэ. Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна. Ээж хайдаг хүн олно. Тогшдог хүн нээгдэнэ. Тэгэхээр залбиралдаа тууштай бай. Заримдаа би бурханд хандан би их хүндэтгэлтгүй хандаж байгаа хаа. Гэхдээ би танд нэг зүйл хэлье. Таны үгэнд ч гэсэн энэ зүйл байдаг. Тэгэхээр энэ зүйл миний амьдралд бий болохыг харах хүртлээр би хизээч амаа хамхихгүй шүү гэж хэлдэг юм. Эсвэл миний залбирч байгаа энэ зүйл бол хэн нэгэн хүний амьдралд тэр зүйл болох хүртэл гэж хэлдэг юм. Энэ бол хүндэтгэлгүй хандаж байгаа хэрэг биш ээ. Харин Библи бидэнд тууштай байх талаар заадаг. Гэхдээ та ямар нэгэн зүйлийг надад өгөөч гэсэн хандлагаар биш, харин Бурхны үгийг тэрэнд барих хэрэгтэй. Библиэд үгээр залбирх нь тэрний амлалтуудыг Бурханд сануулж байгаа хэрэгэ гэж хэлсэн байдаг. Бурхан минь, энэ бол таны хэлсэн үг бөгөөд би энийг л хүсэн хүлээж байна. Би энэ зүйл миний амьдралд эсвэл миний залбирч байгаа энэ хүний амьдралд биелэлээ олохыг харахыг хүсэж байна. Зайлвэ. Итгэл найдвараас сэрэгтэн. Та өөртөө итгэн хүлээж байгаа сайн зүйлсүүдийг бусдад ч гэсэн хүс. Залбир, хэл. Танд хэрэгтэй байгаа өөрчлөлтүүдийг итгэж найд хүсэн тэмвэл хүлээж авах зураа тунхагласаар бай. Бэрт төвчээртэйгэр хүлээ, бас сайн хандлагатай бай. Хүлээж авах зураа бусдыг ивэ. Өөрийнхөө хариуцлагатай зүйлсийг хий. Гэхдээ санаа тавилтаа орхи. 7-д таныг боснуулж байгаа зүйлс дээр анхаарлаа хандуулахыг битгий зөвшөөр. Ром 8:24-25. Өнөөдөр бид нүдийн дэх хөгжилтэй байгаагүй гэж юу? Энэ бол баяр хөөртэй газар. Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш. Хүн харж байгаа зүйлдээ найдахын хэрэг юу вэ? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал тэрнийгээ төвчээртэйгэр хүлээдэг. Би итгэл найдварын хоригдол болмоор байна. Харин та энийг хүсэж байна гэж юу? Та хүсэж байна уу? Эцэст нь Еврей 11 бүлгийн 1 дээр итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэсэн байгаа. Энэ бол эзэмших хэрэг бөгөөд ирэх сайн зүйлсийн өрсөлдөхөд төлбөр билээ.
Итгэл найдварын хоригдол байцгаая. Сургаалт үгс 13-12 дээр хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол биелсэн хүсэл амийн мод билээ гэсэн байгаа. Бид нэр 4 дахь өдрийн орой Бурхны үгээр эхэлсэн. Энэ өдрүүдэд Бурхны үг олон хүмүүсийг хүнд хэцүү асуудлаа санаа зовлтоос чөлөөж байна. Учир нь Иесус харагтун учир нь та нарын золигч ойртон ирж байна гэсэн юм. Тэр бол бидний алдар, бидний толгойг өргөгч. Энэ бүхий л уруу дорой байдал, урам хугаралт, сэтгэл гутрал, бухимдал, цөхрөл энэ бүх зүйл бол дайснаас ирсэн бөгөөд Бурхан биднийг ийм байдлаар амьдрахыг хүсдэггүй. Тэр цусаараа худалдаж авсан хувь тавилан бол энэ биш ээ. Итгэл найдвар өөрчлөлтийг авчирдаг. Харин итгэлгүй бол бид амьдралдаа тэдгээр зүйлсийг авч эхэлдэг. Тэдгээр нь бидний зүрхийг өвчлүүлдэг. Тэгэхээр өнөөдөр хэрвээ та нар итгэл найдварын хоригдол болох юм бол хэрвээ та нар өдөр бүр ямар нэгэн сайн зүйлийг хүсэж байгаа бол хизээ энэ зүйл ихэвчлэн харагдахыг би хэлж мэдэхгүй. Тийм ээ. Гэхдээ би та нарт нэг зүйлийг хэлж чадна. Тэр бол та хүлээж байх зуура урд өмнөхөөсөө илүү баяр хөөртэй байх болно. Айдас, санаа зовлт, бэрхшээл, махан биеийн ажил, бүхий л бузар мөг бас амьдралыг үзэн яддаг байдлыг хүлээдэг. Тэр өдрүүдээс илүү баяр хөөртэй байх болно. Бурхан агуу зүйлсийг үйлдэнэ гэж би хүсэн хүлээдэг. Бурхан агуу зүйлсийг хийн гэж би хүлээдэг. Тэгэхээр энэ конференцийг би хийгээд ядарч байна. Би хагас сайнны өглөө босох гэж орондоо хөрвөөж их ядарч байж болсон. Гэхдээ би миний хичээл зүтгэл хөдөлмөрийг минь шагнах болно гэж Бурхан дургаж итгэдэг. Тиймээс би Бурханы хийх зүйлсийг харахыг үнэхээр хүсэж байна. Бурхан ямар нэгэн зүйлийг хийхийг би хүлээдэг. Альвэ, та нар Бурхантай зугаатай байж яагаад болохгүй гэж? Яагаад зүгээр л тэрний хүү охин нь байж тэр танд санаа тавихыг зөвшөөрч болохгүй гэж өөрийнхөө шашинлаг хандлагыг орхиод зүгээр л Бурханд хандаа. Бурхан минь, та бол миний хүн. Та бол миний үрд мөнхийн хамгийн сайн найз гэж хэлж яагаад болохгүй гэж? Амен. Өнөөдөр надад ямар нэгэн сайхан зүйл болно. Өнөөдөр өдөр бүхэн сайхан зүйл болох болно гэж би хүлээж байна. Заавал нэг сайхан юм болох болно. Сургаалт үгс 22:9 дээр өгөөмөр нэг нь өрөөгдөн гэж хэлснийг та нар мэдэн шүү дээ. Тэгэхээр өгөөмөр хүмүүсээр дамжуулан олон хүмүүсийн амьдралд гайхамшиг болж байсныг би мэднэ. Библиэд өгөхдүүн тэгвэл танд өгөгдөх болно. Тэгтээ шахагдсан, чигчсэн бэлгсэн байдлаар өгөгдөх болно гэсэн. Өгнө гэдэг бол бидэнд байгаа хамгийн агуу боломжуудын нэг. Тиймээс та нарын зарим нь өгөхийн утга учирын талаар ухаарахгүй байгаа бол та нарт энэ талаар би заах болно. Тэгэхээр бид бүхэн өнөөдөр та нараас телевизийн хөтөлбөрийн санхүүжилтөнд танилцуулахыг хүсэж байна. Та энэ нэвтрүүлгийг үзээд сэтгэл хангалуун байдаг бол одоо буцааж өгөх цаг болжээ. Нэг талын сэтгэл ханамжтай харилцааг би таашаадгүй, таач гэсэн надтай адилхан баха. Манай нэвтрүүлэг таны амьдралын гол хэсэг байгаасаа гэж би залбирдаг. Бас итгэж найддаг. Энэ нэвтрүүлэг танд үнэхээр туслах болно. Та нар ч гэсэн бидэнд туслахыг хүсэж байна. Энэ нэвтрүүлэг зөвхөн телевизээр цацагдаад зогсохгүй, дэлхийд даяар итгэл найдвар тусламж хэрэгтэй байгаа бүх хүмүүст хүрэхийн төлөө таныг туслаасаа гэж бид хүсэж байна. Телевизийн нэвтрүүлгийн төлөө та бидэнд туслаарай, бас өргөлөө илгээгээрэй. Та бүхэнд маш их баярлалаа. Бурхны амар тайван өөрийн зүрхэндээ хүлээн авах Joyce Meyer-ийн амар тайван тохиол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдорой.